Сайн байцгаана уу? Та бүхэндээ хөгшрөлтийн эсрэг баримтлах 10 зочмыг танилцуулъя. Залуу байдлыг хэрхэн хадгалах талаар олон улсын эмч, сэтгэл судлаач, эрүүл зөв хооллолтын мэргэжилтнүүд судалсаны үндсэн дээр 10 үндсэн зарчмыг гаргасан байна. Үүнд нэгдүгээрт нь цадтлаа бүх хооллол гэжээ. Насандаа тохирсон хоол хүнс хэрэглээрээ 30 настай эмэгтэй элэг самбарыг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл анхны үрчлээ хожуу илэрнэ гэсэн байна. 40-50 настай хүмүүс кальц магниг түлхүү хэрэглээрээ энэ яс болон зүрхэнд тусдаа. Мөн 50 гарсан хүмүүс загсаар хооллол зүрх судасны өвчнөөс урьсан сэргийлнэ гэж зөвлөж байна. За 2-дугаарт нь хөдөлмөр бол зөв амьдрах чухал элемент юм. Өөртөө тохирох ямар нэгэн хөдөлмөр эрхлээрээ зарим ажил мэргэжил нь хүнийг залуу байлгадаг гэж судлаачид үздэг байна. Жишээлбэл философч, зураач, лам зэрэг гэх мэт. 3-дугаарт нь найз нөхдийнхэн хүрээг нэмэгдүүлээрэй. Ганцаардаж болохгүй. Ганцаардал нь бидний сайн сайхан байдлаас гадна тарих, зүрх, бусад эрхтэнд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Хайр инкрилэл бол хөгшрөлтийн эсрэг том зэвсэг юм. Хайрлаж дурласан хүний бие махбодод аж жаргалын даавар буюу эндорфин ялгарч байдаг. Уг даавар нь дархлааны системийг бэхжүүлдэг байна. Бусдад илдэг байж, инээж талархаж, байгаль цагийг өнгөрөөж хүүхэд шиг тоглож байгаарай. За 4-дүгээрт нь ямар ч үд өөрийн гэсэн байр сууриа илэрхийлээрэй. Тодорхой хэмжээний мэдлэгтэй үзэл бодолтой хүн урсгалаар явдаг хүмүүсээс хэд дахин өөдрөг байдаг бөгөөд сэтгэл хямрах үзэгдэл бага өртдөг байна. 5-дугаарт нь байнга хөдөлж байгаарай. Өдөрт ядаж 10 минут биеийн тамирын дасгал хийх нь таны амьдралыг уртасгана. Байнга суугаа ажилтаа бол ширээнээсээ үе босож хөдлөх хэрэгтэй гэж мэргэжилтийн эмч зөвлөж байна. 4-дугаарт нь сэрүүн өрөөнд унтаж байгаарай. Энэ нь 17-оос 18 градусын температурт унтдаг хүн залуугаараа байдаг гэдг нь туршилтаар нотлогджээ. Учир нь бие махбодын бодисын солилцоо хүрээлэн буй орчны температураас хамааралтай байдаг байна. 7-дугаарт нь өөрөөрөө бахархаж, өөрийгөө магтаарай. Уур омогтой захирагдаж болохгүй. Уур омогоор бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс өөрийгөө хэдэн насаарч хөшрүүлээ зогсохгүй элдв өвчнөд өртөмтгий болдог. Биднийг нас ахих тусам бүх зүйл өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ үүнд бухимдах нь тус болохгүй. Хэрвээ бид үүнийг инээж хүлээн зөвшөөрч чадвал энэ нь аяллыг хөнгөвчлөх болно. За 8-дугаарт нь уурах тархиа ажилуулаарай. За үүнд үгийн шүлжээ таах, оюун ухаан шаардсан тоглоом тоглох, гадаад хэл сурах гэх мэт тоо бодохдоо хүртэл тооны машинаар бус чэйжээрээ бодож байгаарай. За 7-дугаарт нь эсэн чихрийн хэрэглээгээ багасгаарай. Эсэн чихэр нь өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй бөгөөд дааврын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эдэс дотор сөргөөр нөлөөлдөг байна. Эцэст нь мацаг барьж үзээрэй. Хоол идэхгүй байх хугацааг уртасгах нь бие махбодын үхсэн эдийг цэвэрлэх арга болох аутофагийг үдэж байдаг. Мацаг энэ бодисын солилцоог хурцсгаж, биеийг залуужуулж хөгшрөлтийг удаашруулдаг. Мацаг барих нь бидний хоол боловсруулахад ашигладаг энерги нь биеийн өвчнийг эмчилж, цэвэршүүлэхэд зарцуулагддаг байна. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.